Таны амьдралдаа хийсэн хамгийн зөв алхам юу вэ? Зөв ток шоу Бям гараг бүр 22 цагаас. За сайн байцгаана үзэгчтэй. Зөв ток шоуны маань сизон 2-ын 7 дахь дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болж байна. Тэгээд манай нэвтрүүлэг маань язгуур цэгээ маань одоо пэйжээр лайв хүрж байгаа. Мөн YouTube сувгаар үзэж байгаа танд яг энэ цаг мөчийг дахин хүргэж байна. За өнөөдөр бол манай нэвтрүүлэг маань 10 дугаар хорооллын цоо шинхэн газраас танарт нэвтрүүлэг хүргэж байна. 10 дугаар хорооллын одоо туслах замаар явж хагаад Голомт банкаар өнгөрөөд баруун иргэнгүүд Pork House гэд махшархуу гэд жинхэнэ гахаа махыг те ер нь бол одоо энэ шарсан махаараа маш гоё одоо залуучуудын ходоодыг цадгаж байгаа ийм газар байна. За тэгээ өнөөдөр 10 дугаар хорооллын Pork House-аас та нэвтрүүлэг хүргэж байна. За тэгээ мэдээж манай нэвтрүүлгийн ивэд тэтгэгч Zebra International за Шинсэгийн медийн Condition гэж одоо энэ ходоод гисийг одоо хавдраас сэргийлдэг, илхийг хамгаалдаг ийм гоё олон брэндтэй ширээ дүүрэн нэвтрүүлэг маань маш сонирхолтой зочинтойгоор эхлэх гэж байна. За тэгээ өнөөдрийн зочин бол та бүхэн сүүлийн үед Facebook-аар нэлээд сайн харж байгаа бах. Тэгээ нөт сүүлийн үед нэлээд их муулуулж байгаа бас харагдаж байгаа те. Фитнесийн багш Саруулбат өнөөдөр миний урилгыг хүлээн авч ирсэн байна. Тэгээд ирсэн баярлаа. Баярлалаа. За тэгээд баярлалаа. Их л сүүлийн сенсацтай байна. Окей гэл те одоо бид нар ч одоо аманд ортлол тэрийг үзлээ. Тэгээд сүүлд бас нэг жил яваагаараа. Тийм. Бичлэгээрээ бас нэлээд сенсац тариад амжсан. Тэгээд тэрийг ямсан одоо дундуур үеэр ярив. За эхлээ хоёул ямсан танилцъя. Яг та нэг өөрийгөө нэг 10 жилийн сургууль, дээд сургууль та яг ямар мэрэгчлэлтэй юм. Тэгээд бас цэргийн хүн гэж бас сонсч байсан. Тэгэхээр яг өөрийнхөө нэг товч намтрыг нэг танилцуулаач. Би болохоор 1984 онд төрсөн. Одоо намтрыг хэрч үйдэг юм лээ. Тийм би юугаар миний одоо нэг хичээлсээ юу хоёр зүйлээд одоо мэрэгжил гэх юм. Нэг нь бол яг хөгжимчин мэрэгжилтэй. Сонгодог хөгжим тоглодог. Тийм үү. Нотыг бол гоё тоглодог шүү дээ. Одоо сонсогч. Яг тоглодгоотой хайжд бол би зүгээр сонгодог хөгжим рүү ойлгохыг хичээдэг. Ямар ч нэг мажор минараа бол ялгачихна. Аль сургуулийг төгссөн 10 жилийн? Хөгжим хөгжим. Өөгүй би хоолоо хавд аймагт байсан. Хавд аймаг. Би хавд аймаг явахгүй юм. Тэгэд дараад нь цэргийн одоо тийм цэргийн хөгжим сургууль гэж байдаг. Тийм сургуулийг төгсөөд тэгээд энэ үлгэрчээ гэж би ярил хөгжим байж байгаа. Зүгээр хөрөшлөлээ л явчих. Тий. Тэгээд армийн тусгай ангид албаа байсан. Тусгай томилтын батлон гэдэг шүхэр десантын Монголд андахгүй тий. Цэргийн тагнуулын тийм ангид бас албаа хийж хагаад. Тэгээ фитнесийн багш хизээ стейж эхэлсэн. 2000 ерөнхий хичээлж эхэлсэн. Яг нэг хэсэгчин ингээ хөгжимч байж байгаа тэгж жагаад нэг л болж өгөхгүй. Ингээ мянга сайн ингээ мэрэгжилтэй сайн байгаад ч гэсэн яг насаараа л яг ингэж амьдрна гэхээр айгүй хэцүү. Цалин байлаа их багтаах тий. Цалин сайн. Манай цалин сайн айран бол үнэхээр сайтай шүү. Тэгэд хажуугаар нь фитнесээр хичээлж эхлээд Монгол улсад яг тасралтгүй 7 удаа авралж ирсэн баг. Яг 7 жил тасралтгүй дөрвөлж ирсэн. Монгол улсын аврагт. Азийн аврагын хурал медаль, дэлхийн аврагын хурал медаль. За. Мистер Олимпиагийн аматер алтан медаль гэдэг яг сүүлийн 13 жилийн амьдралаа яг энэ зориулсан. Фитнес одоо амьдралд зориулаад та одоо ингэж явж байгаа. Энэ таныг юусоос дэлхийн аврагын хурал, Азийн аврагын хурал мөрөлтэй гэж юу хүмүүс мэдэхгүй байх шүү. Та бас тэгж яг бодвилтинг хичээлдэг хүмүүс л мэдчихэж байгаа тий. Яг зөвөр одоо юу гэдгийг энгийн ард иргэд бол таны бодвилтингээр бол дэлхийн аврагын хурал медаль дээр авч ирсэн гэж бас хэр оргийн мэдэхгүй байх гэж бодож байна. Би юу Монгол улсад яг 7 удаа дөрвөөс 2 хүн байдаг. Нэг нь болохоор Нурлаах байдаг. Гая Тамирчин. Нэг нь би байдیں۔ Тэгэд нэг тэгж ярьж явахгүй. Явдггүй бахаа. Яваад угаасаа хүнд хүрдэж юм бол. Тий. Тэгээ яарсан 2016 онд бол дэлхийн аврагаас хүрэл авчихсан. Тэгэд яг миний чинь 30 хэдэн хүнээс өсөлтөд авдаг тийм бас чамгүй мундаг. Хэдэн килограмм юм бэ? 70 кг. Яг 70 кг. Дэлхийн эд жим баггүй яг ордог. За ойлголоо. Тэгээд ер нь бол одоо яг зөвлө таны ус ягаад өрсөн бэ гэхээр сүүлийн үнэгүй фитнес гэж нэг заалаа. Тэгээ бас 1 жил болцсон байна шүү дээ, тийм 1 жил болцсон. Энэ бол ингээл яг бичлэгүүд чиг гэлэнэд явж л байдаг шүү дээ. Гүзээтэй бол босс окей гэл те. Тэгэхээр энэ үнэгүй фитнесийг хичээн зааж эхэлсэн. Яг жил болж байна. Тэгээд ер нь бол яагаад энийг эхлүүлсэн? Гол учир нь. Би хятадд 2 жил яг легоноор тамирчнаар явсан. Тэгээ 2 жилийн турш яг хятадд ажилдж амьдраад тэгээд ер нь тэнд нэлээх юмны үнцнийг бүр илүү сайн ойлгож байсан. Бас Афганистанд албааж байхдаа би бас нэлээх юм ойлгож байсан байхгүй.
Тэгэд юу ковид гарсан. За наашаа ороод ирэхэд ерөн зүгээр нэг хятадын хэлээр нэг наашаа ороод ирэхэд монголчуудын авир байгаа байдал тэр амар ууртай, стресстэй тий. Тэгээд нэг тиймэрхүү байдал байгаа гэдэг шүү дээ. Тэгээ ихэнх нь таргалсан 3 хүндэтмээ 2 дарга жингээ гэртээ байсаар ба тий. Жингээ илүүдлээсээ болоод манайхан чинь илгээр дэлхийд номер 1 төгт юм байна. 2-д хотоодороо дэлхийд 2-д ордог юм байна. Өвчлөлөөрөө яг ковид одоо бүр ингээд бүр яг бодит үг гэхээр бас үгүй юм шиг тий. Бүр ингээд зам гарч байгаа дайруулж өнгөрсөн хүмүүс маш олон жах шиг тий. Ингээд энэ бүгдийг хараад үнгүүгээр зүгээр ягаад сурсан мэдсэн зүгээр нэг багчсан өөрийнхөө хэмжээнд юм уу зүгээр л үнгүүгээр хүнд ягаад хэлчихвч болдгоо юм бэ гэдэг. Тэгээд яг ингээд хөдөлгөөний дутагдал за тэгээд буруу холдоос болоод маш олон хүмүүс эндэж тий. Маш олон буйны компаниуд нэлээд мөнгөтэй болж эмнэлэг эмч эмийн сайд нэр бас гайг болоод тагш байгаа. Яг энэ буруу холдоос тий ашигтай. Эмийн сан эмнэлэг эмч тэгээ буйны компани лам эдгээр нэлээд энэ нэг хүмүүс идэх хоолой мэддэггүй. Яг хөдөлгөөний дутагдлаас буруу холдгоос болоо тий. Энэ хүмүүс нэлээд гайг болоод байт юм шиг байна. Одоо нөгөө төлөв буюу. Тийм ээ. Бас их зөв юм биш үү? Үнэн. Тэгээд үнгүү бизнесийг бий болгоод за зүгээр л үнгүүгээр гэртээ хичээлчихье. За ямар ч мөнгө төгрөг авахгүй. Тэгээ одоо 21-р зуунд ер нь сошиал одоо технологи хөгжсөн цагт тий хамгийн хүртээмжтэй хамгийн одоо хурдан гэдгсэн хүртээмжтэйгээр мэдээж лайв хэлбэрийг сонгосон тий. Тэгээ хурдан бол миний гар утслаасан. Тэгээ энэ бүгдийг ихэлсэн. Тэгэд зөвөр ингээд мундаг одоо мэдлэгтэй жанцсан харвага ч юм уу шарвага эднэр бол одоо ингээд энэ хорвоогоос явсан ч 100 200 жилийн дараа хөгжмөн ихшилжил байна. Тэгэд энэ гайхамшигтай агуу хүмүүс яг ингээд лайв хийгээ ч юм уу хүнд хүрэх гээд ихээр нэг 100 200 хүн маш бага үздэг тий. Тэн гутал ингээд манай осрог болохоор 200 300 мянган үзэгчтэй тий. Тэгэхээр нийгэм угаасаа тэртээ тэргүй ийм байгаа юм чинь би угаасаа окей гэж гарч ирэхээс л аргагүй байсан. Тэнд нь тааруулж гэсэн үг. Тааруулж. Тэгэхгүй л бол одоо ингээд за бүгдээрээ босоод одоо 12-оор ингэж хийгэрээ гэд гараа өргөхөд хинч намайг сонсохгүй байсан л та. Яг үнэ хэлээд. Тэгээ яг ингээд окей чи бол зүгээр тарган байна. Тэ чи бол бүдүүн байна. Энэ зүгээр л би хүнд хүрсэн жишээ. Entertainment бас сэтгэлгээ байна шүү те. Тэгээ одоо хэр үр дүнтэй гэж бодож байна. Ер нь таныг шоолох гэж хүн үздэг нь их гэж бодож байна уу? Яг фитнес сурах гэж үздэг нь их гэж бодож байна. Яг би ингэж яг үнгүү бизнес байгуулагдсан цагаас эхлээд ер нь 70 сая хүн дөрцсөн байна. Давтсан дагаар. Монголчууд гадаад байгаа хүмүүс бас үзэж байгаа тийм. Тэгтээ гадаад ирэх монголчууд Аляск, Америк гэл. Янз бүрийн газруудаас хүрдэлтэй. Тэгэд эхний үед бол дандаа шоолж хийчихсэн. Айгүй хэцүү үед юм билээ шүү дээ. Тэ. Байнгын. Гэтэ яг зүгээр тэр бүгдийг өнгөрөөс сурахлаа. Одоо ч гэсэн өнгөрөөс сурах нь айгүй зөв. Гэтэ тэр бүхэнд нэг тийм их доош орчих тийм нэг сэтгэл тэр хүн бий бол биш л дээ. Бас олон жил зэрэг алга баадсан. Тэгээд бас тэр тал дээр бол гайг. Тэгээд 70 сая хүнд хүрсэн байдаг. Маш олон хүмүүс одоо хэдэн зуун тонн өхийг одоо Монголоос олдуулсан бол би сайн мэддэг. Нэг одоо сонирхолтой юм ярихад манайх ч нэг нэмэгт цуугийн хөтөлбөр боловсруулад 110 160 кг-тай хүн хамгийн дээд нь аваад нэг сарын хугацаанд тэр хүмүүсийн жинк ассан. Тэгэхэд сахарын хэмжээ нь бүр ингээд 20 хэдтэй байсан хүн 4 рүү орж ирэх жишээтэй. Тэгэл хүн зүгээр л хөдөлгөөн хоолт хоёроор эрүүл болоод байгааг аюулсан анзаарсан. Үрд нь нэлээд гарсан байна те. Нэлээд биш бүр нэлээд сайн. Нэлээд сайн гарсан. Одоо ч гэсэн мундаг байгаа. Одоо нэг 3000 хүн. Яг ингээд цэвэр аваад. Ямар ч мөнгөгүйгээр. Ямар ч үн төлбөргүйгээр. Үн төлбөргүйгээр үнгөө биднес байнга авч байгаа. Одоохондоо нэг жоохон цуцралцсан байна бид. Цуцралцсан байна. Тийм. Тэгээ сүүлд нэг бичлэг нь айгүй их л олон хүнд шеэрлэж хүрэх шиг боллоо тий. Нэг бичлэг аваагаар бүгдээ нэг хака гэдэг л тий. Хака бүжгийг хийсэн. Яг тэр зүгээс яг яалтчгүй царай төрхөн тийм л байдаг л байлаа л тий. Тэр яг өөрөх нь одоо үндэсний бүжиг нь бол тий. Тэгж нэг сүрээ тэгж нүрийнх мимикээр илэрхийлдэг юм шиг байна гэж ойлгосон. Тэрийг бол бөөнөрө хийсэн. Тэгээд яагаад тэрийг хакас бүжгийг яагаад заавал хийсэн? Би юм мэдэрээ та нэрээ. Манай одоо порк хаус халуун дээр нас ажиллаж байгаа. Хожож байгаа тий. Тийм юм мэдээд би нөө юунд дуртай байхгүй рагбид. Рагби. Нөгөө нэг бөмбөг. Тэр болохоор юм одоо хамгаалтгүй тэгээ яг юм тулааны спорт байхгүй юу? Мэдээж бодит миний дуртай спорт байхгүй. Тэгэд рагбигаар дамжуулаад одоо тэр шинэ Зеландийн одоо тэр хака гэж бүжгийг би аягуулсаа ойлгочихсон байхгүй. Тэрийг ер нь зөвөр ойлгох нь аягүй гоё. Тэгэд нийтлэлийнхээ гээл баяр тэмдэглэл ихээр чинь хүмүүс манай Монголд юу болдог вэ гэхээр нэг орхог хийдэг юм байна, хөдөө гардаг юм байна тий.
Очир зүггүй баахан пив арх авдаг юм байна. Амралтанд очиад ууж иддэг юм байна. Өдөрт өвдөө хонддаг юм байна. Маргааш нь амрах биш шалтцсан гэдэг хүмүүс ирээд ингээд ядарсан ирдэг тийм. Жилийн ойнууд нь өнгөрчдөг юм байна. Тэгэд маа залуучууд болохоор тийм ч л дээ. Бид нар болохоор арай өөр сэтгэлгээтэй гэж хэлж олно. Дандаа ч нэг юм байгаа. Би өөрөөсөө үеийнхэнтэйгээ тийм хөрдөг. Дандаа залуу юу? Дандаа залуу. Тэгэд бид нар зүгээр ингээд гоё хамт олон гэж зүгээр хамтдаа одоо ийм нэгдэлтэй. За нэг зорилгын төлөө ингээд ямар ч эргэлзээгүйгээр одоо хин нэгнээс ичихгүйгээр тийм энэ зүйл бүгдийг л хийхийг зүгээр илэрхийлэгдсэн тэр бүжиг. Түүнээс бол хакаг одоо хийлээгээд одоо яг тийм мэдрэл муутай болсон байгаа юм биш. Яг утга гүн санааг нь ойлгох. Гүн санааг нь аягүй сайн ойлгох хэрэгтэй. Тэр аягүй гоё. Тэгэд монголчууд бид нар яг тийм хакаг хийж байгаа шин занлаантын тийм мавр амгийнх баха. Яг тэднэр шиг тийм юм нэгдэлтэй, тэднэр шиг тийм дайчин байж дэлхийг эзэлсэн баг. Тэгээ одоо яг бодит жишээн дээр ингээд ямар ч компаниг аваад үзээд нэг даргаан монсыг хитэн залуучаа тий. Эсвэл яг л амьдрал дээр бүгд ийм болцсон байгаа гэдэг. Тэгээ бүгд ингээд алтан байгууллагын хорон уншуулдаг, хүчээр ажил хийдэг. Тэгээд нэг тийм юм нэгдэл одоо бүр яг нэг зүрх сэтгэлийн юм бас ховордсон болов уу гэж бодод. Тэгээд маа залуучд бол бас арай өөр л дөө. Одоо таны өнгө фитнест байгаа залуучууд те. Та энэ гахаа махад тэр иддэг юм одоо манай шашин бол болохгүй. Шашин. Та ямар шашин иддэг юм бэ? Муслим. Муслим шашин иддэг юм. Хэдэн жил одоо энэ шашныг итгэж явж байна? Удаж гин үү? Төрсөн цагаас эхэллээ. Гэр бүлээрээ гэсэн үг. Тий. Зөв. Энэ Монгол муслим шашин шүтдэг хэр олон байдаг юм? Маш олон байгаа. Маш олон. Одоо энэ за буддын шашин байна те. Шашин болгон мэдээж шашны өөрийнх нь одоо бас нэг гол зорилго нь одоо ямар шашин шүтдэг байсан хамаагүй те. Тэр хүн өөрөө тэндээ ихтгэл өнөмшлөлтэй байх хэрэгтэй гэдэг шүү дээ. Тэгэхээр ер нь энэ шашин шүтлэгийн талаар одоо мэдээж одоо энэ гахаа мах гэж болдгоо юм. Бүгд л өөрөө бас нэг одоо юм байгаад байна шүү дээ те. Тас би тоосон юм би юу гэж эдний нэг иддэг юм уу? Тий. Зүгээр мөсөчүүд иддэг болохоор жагаар жагаар. Байх л шүү дээ одоо. Наа гахаа махаар дайлаад пив дайлж байгаа бас анхны хүн байна тий. За чи. Бостол шал. Тэгэхээр муслим юм уу биш юм уу? Биш юм биш тоглож байгаа. Тэгээд ямар шашинтай шашин иддэг юм бэ? Тэнгэр л юм да. Тэнгэр. Гайхал би нэрээ сахад өстэй болоо. Нэрээ л одоо муслим би одоо муслим шашин шүтдэг анх удаа л уулз шиг гэсэн амар юм ярих гэж суужсэн чинь. Гэхдээ мэднэ. Айгүй хүндэлдэг. Муслим шашинтай хүмүүс айгүй хүндэлдэг. Тэгээд хибээд юм уу тийм байлгүй бат юм бэ. Казакууд маань бүгд дээрээ шүтж байна. Одоо шүтлэг их үзэл бодлоо шүү дээ. Тэгээ муслим шашин чинь Афганистанд алба хааж хад ерөнхийдөө тэр Аллах байхгүй юу? Аллах акбар гэж ярьдаг. Тэгээд айгүй сайн тийм. Одоо тэр хоол идж байхдаа тэр ерөөдөг нь айгүй гоё. Айл бүхэн ажралтай байх тийм эрүүлийнхөө халтгаа гэл. Тэр ерөөлүүд нь айгүй гоё. Тэгээд дээрэс нь би Афганистанд байхдаа нэг зүйлийг ойлгочихсон. Юу гэхээр ямар дайчин байдаг юм бэ? Тэр эрчүүд нь. Бид нар нэг ингээл ууж идэл нэг жоохон суухаараа бид нар Чингисийн удам гэл ингэдэж штэ. Тэнд яг ингээд төрсөн цагаас эхлээд дайн талаантаа тэмцэж байгаа тэр өрдмөр ард түмэн яг нэг хэсэг ингээ харахад маш ихтгэл бишрэлтэй үнэнч дайчин тийм мундаг байт юм бэл. Тэгэд гахааны мах иддэггүй. Тэр хүмүүс. Та одоо л яхаа би таны фитнесийн багш болохоор нэлээд дэглэмтэй байдаг байх гэж бодож байна. Ер нь ямар дэглэм та барьдаг юм? Ямар одоо ер нь хоолны дэглэм хамгийн зөв байдаг юм? Ямар ч хоолыг идэж болсон чи шатааж чадхал хэрэгтэй. Гэтэ яг араач ус их гоё юм. Араа даадаг байх хэрэгтэй. Наач их гоё юм шүү. Тарлаад байж болохгүй тий. Өнжүүлээд яваад. Заавал хөдөлгөөн хийх хэрэгтэй гэсэн үг шүү дээ. Ардаас нь зөв. Хөдөлгөөн хийх хэрэгтэй. Иймэрхүү хоолыг идэж болно зүгээр 7 хоногт нэг удаа ч юм уу тий. Итгэд хүний бодис солилцоо аягүй сайжирдаг. Гэтэ дуртай юм аа ид. Гэтэ чи заавал үргэлж дуртай юм идэх гэсэн үг юм шүү дээ. Жог хязгаарлах хэрэгтэй шүү. Та баян одоо хоол идчихвэл бэлтгэлээ хийж байна. Тий, би одоо ч бэлтгэл хийж дээ. Зүгээр яг зүгээр нэг энгийн хүний төвшөнд л. Зүгээр яг эзэн хоолоо шатаахын тулд бэлтгэл. Одоо хөл өрөөд та яаж бэлтгэл хийж байна? Гэхдээ одоо нэг жим чинь бас нэг юу лээ нөгөө хоёр дугаар юм тий тэр мөр орж болно гэдэг юм шиг тий. Одоо энэ бол хоёр дугаар хэлсэн хүмүүс 14 хонсон тохиолдолд орж болно гэдэг. Тий. Тэгээд за хоёлын фитнес хоёрыг дуусгачих. Одоо тэгээд ер нь бол ингээл залуучууд бас энэ одоо амар муулсан шүү дээ тий. Ер нь бол үнэхээр ингээл хамаагүй тий тамигчин тий. Тэгсэн нэр. Тий. Тэнгүүт эмэгтэйчүүдийн илүүдлээ гараа хэлээ л тий. Энэ бол ингээл яг үндэ сошиал медиа айгүй буруу болоо юм л да. Маш олон тэгэл хүмүүс ерөөсөө стрессээ тайлбарлах хүн болдог. Болчих л дээ. Монголын баялаг оюутлага гэхэд би итгэдэг. 5 толгойч биш.
тий. Алт одоо биднэрт ингээ бүр яг ийм том чулуу шиг алт авч ирж өгөөд хідэн тийм Вьетнам ч юм үйлчлэгч авч ирж өгөөд маш том ордон байж гисэн ч бид нар баяжихгүй юм байна. Оюун сэтгэлгээний үед бол бид нар хизээж баяжихгүй ард түмэн байгаад байгаа. Одоо ингээ харахад. Гэтэ явандаа сайхан болж байгаа. Та нарын үеэс эхлээ бүр гоёлж байгаа. Танаа үеийнхэнд итгэдэг шүү. Тэгэд хамгийн гол нь бид нар ямар Монголын үнд баялаг нь юу гэхээр монгол хүн өөрөө юм байна. Би олон газруудаар тэмцээн оролдоо бас баг зэрэг аялал явж байсан. Хамгийн сүүлд Индианаас очижсэн. Тэгээд нэг зүйлийг аягуулсан харчихсан. Хамгийн ядуу улсад хамгийн их одоо тийм маркетууд идэх юмны сонголт байдаг юм байна. Гейм уугээд нэг гений өөрсдөө бүтээгдэхүүнүүд тийм байдаг юм байна. Үндэсний аюулгүй байдал үндэсний аюулгүйд яриад байдаг. Ясам дээр бид нар хүнсний хяналтан дээр илүү сайн анхаарал тавихгүй бол одоо манайх чинь дэлхийд амархан хөвгтөрөө 128-д орж байгаа юм. Тэгээд илгээрээ номер 1-т ходоодороо 2-т тэгээд бүр тасарсан байгаа шүү дээ. Тэр чинь бүр дэлхийг дагуулсан шал өөр гэсэн одоо тий. Тэгээд дундаас наслч эрэгтэйчүүд нь 64, эмэгтэйчүүд нь 74 гэж байгаа байхгүй. Тэгээд хідэн 4 тэрбум $4 эмийн хэрэгцээтэй. Амар хэрэгтэй. Тий. Ийм амар эмийн хэрэгцээтэй. Тэгээ яг бодит байдал бол яг л ийм л байгаа дээ тий. Тэр энийг бол арилгах зүйл гэдэг бол бид нар зөвөр л идэх хоолоо заавал дахиад нээсэж мах шүү дээ тий. Зөв Монголын үндэсний хоолоор юм уу зөвөр гүзээ идэх чинь тэр чинь юм болчиход байгаа байхгүй. Тэрийг тааруулж идэх сураа жоохон гүдэг байхад бас Монголын баялаг бүтэх юм болов уу гэж бодож байгаа. Монголын баялаг гэдэг нь алт биш юм байна. Монгол хүн өөрөө юм байна гэдгийг л аюулсаа ойлгоод байгаа. Анхны эрдэнэтэй мэдлэгтэй шээ зөвөр юм байгаа ямаараа л хүн туслах гэсэн сэтгэлтэй. Тийм л тал байгаа. За тэр нэг сошиал дээр Моол уусан. Тэр байг. Үлээж авалт. За мэдээж та гайгүй гэсэн. Гэтэ нэг хамт одоо гол нь таныг гэдэг. Яг зөв гэр бүл рүү минь бас жоохон ингээд байсан ч юм уу. Тиймэрхүү ч юм уу тий. Гэтэ намайг ирээд яг барьж аваад содч чадахгүй. Тийм. Ерөөсө бодит амьдралд тийм байхгүй шүү дээ. Бодит төр. Тэгээд яг зөв. Тэрэн дотор ингээд хамгийн их хэмзгэлж байсан юм бол нэг чөлөөтөхийн тамирчин дасгалжуулагчтайгаа хамт намайг одоо фитнес хийх юм бол нэг ийм мэдрэл муутай болно гэдэг. Гэтэ би чөлөөт бүхийг маш их хүндэлдэг, хайрладаг их спортоо. Бүр ингээд чин сэтгэлээс адилхан хүсэж гаргадаг болохоор тий. Тэгээ намаа нэг допингд солиороод ийм болцсон байна. Тэгээ харт амхиндээ ийм болцсон байна гэдгсэн. Тэгээ яг зөвхөн нэг тэр дасгалжуулагч жоохон тийм гомдох сэтгэл төрт юм билээ. Би ингээд бүр ямар ч барьцгүй байхгүй. Би чөлөөт бүхт үнэхээр дуртай. Ямар ч барьцгүй. Манай үндэсний бүхөөс шал үнэхээр бүх гэж ярьдаг бол одоо барилдаан гэдэг бол чөлөөт хөөс хардаг. Хөлөрцөн биеийн дээр ямар ч барьцгүй. Цагтанд дурлаж хамгийн осоотоос сэргэлэнтэй энэ бүгд л мэх хийж ээж тий хамгийн ортой тий тэр коммент надад жоохон юм боддог. Стүнс боснол гайгүй угаасаа хэлж л байдаг тий. Яг зөвхөн эмгтээчүүдийн миний яхан гिचгээр нь болоод авах жоохон хэцүү. Тий. Ард чинь байгаа нэг гол нь таны одоо шамнэр биш тий хамт бэлтгэл хийж байгаа. Тэр хүмүүст бас нэлээд хүн туссан байж магадгүй. Та тэр хүмүүсийн бас сэтгэл санааг яаж жоохон дэрдүүлэх вэ? Ер нь бас ингээл яг нөгөө өөрөө ингээд өөрөө муулах бол давж гарч болно тий. Хамт байгаа хүмүүсийг муулаад тахаар ингээд айгүй хэцүү байдаг шүү дээ. Тэгээд өмнөөс нь стресстэй. Миний хамт олон бол тийм гайхамшигтай болмастер шиг тийм мундаг хамт олон байдаг. Тэгээд би мундагдаа биш. Одоо яг би мундагдаа үнгүй фитнесийг байгуулад тэгээ энэ олон хүнд хүрээд явж байгаадаа биш. Одоо яг ийм хүрх цаг нь болцоод зүгээр тэн дээр нь би гараад ирсэн байна гэж өөрийгөө ойлгодог. Тэгээд миний хамт олонний хувьд гэх юм бол одоо би мундагдаа тэднийг цоглуулсан биш. Яг Монголын залуучууд одоо бас нэг арай өөр сэтгэлгээтэй амьдрах тэр цаг нь болцсон болоод энэ хэсэгхэн залуу ингээд цуглуулчаад ингээд натаа нийл амьдралтай байгаа юм болоо тий. Тэгээд манай хамт олонний хувьд бол тоож байгаа юм байхгүй. Харт төвхнөл дээр одоо таны харт төвх хэрэгэлсэн байна. За допинг хэрэглэж пандем мангаруулсан байна тий. Ер нь бол яг зөв фитнесийн залуучуудыг харт төвхний хэрэгт оруулж байгааг би мэднэ. Ягаад гэхээр алкогольны биеийг сөлдүүлдэг, ядраадаг учраас шартуулдаг учраас эсрэгээр нэгээд харт тамхи хэрэгжилсэн тохиолдол байдаг юм байна. Тэгэхээр харт тамхины хувьд дээр таны үзэл бодол юм байдаг вэ? Би фитнесийн залуучуудад тэгээд амар харамсаж байна. Яг үнэн бол тий. Үнэхээр их харамсаж байна. Тэгэд хэлэхэд дэндүү юм цаг байна да. Дэндүү ядарч цаг байна тий. Дэндүү их алхаж цаг байна. Арай л ойрхон, арай дэндүү их хямдхан бодож чинь тий. Өмсөж байгаа мак подолтондоо ирдэж болохгүй. Авраг байхын тулд бүр дахиад шалбаагийн дээр унах хэрэгтэй, дахиад эхнээс нь эхлэх хэрэгтэй. Би ерөөсөө өөрийгөө ингээд Монголд яг одоо ингээд тасалдгүй толгойд төрүүлсэн гэсэн нэг ч удаа одоо нэг одоо сумын заан шиг алхаж үзээгүй дээ. Тэ үргэлжил бас ингээд маш олон зүйлийг одоо авраг юм шиг боддог байсан боловч үгүй юм билий. Энэ одоо нийгэм дээр ийм олон тэ хүмүүс одоо бас болохгүй амьдраад багт.
бид нар арай л өөрөөр амьдрах хэрэгтэй болоо та. Яг фитнесийн залуучдыг яг тиймэрхүү сонсгддаг. Гэхдээ миний хувьд бол тийм биш. Хэрэг огт хэрэгж үзээгүй. Огт хэрэгж үзээгүй. Яхад мэдэгдэн л дээ. Мэдээж одоо хэрэгж барьдаг. Би нөгөө өөрөө 3 хүүтэй. Тэгээ өөрийнхөө нөгөө ирээдүйг бүтээхийн тулд эцэг хүний 3 2 охинтой байхгүй. Эцэг хүн нэг амар тийм боловсрал олгоод те эсвэл энэ ш тийш авч ирж аваачаалаа хэл сургаал те ингэж боловсрал олохгүй юм шиг байна шүү дээ. Эцэг хүн яг өөрөө ядаж нэг тийх эмх зэгцтэй хүүхдийн нүдэнтэй жоохон бахархал болж харамжчихсан. Суур хүмүүжлэн гэж байна шүү дээ. Хэл мэлэг бол тэгээд сурч болно шүү дээ. Багын суур хүмүүжлэг хэцүү болох хэрэгтэй шүү. Тэгээд гэр бүлээс. Тийм би хүүхдүүдтэй тэгж хэлэх хэрэгтэй. Нэг 50 наснда нэг гүзээгээ онжолцсон нэг те баас хийсэндээ дарагдсан. Яаж нэг өсний дараа авсан тэгээд нэг өмхэрч бүх хэмжээнд ажиллаж байсан гэж боддог шүү дээ. Хэдэн настай бай хүүхдүүд нь? Миний хүүхдүүд ч одоо 14-тэй 12-тай. Хүүхдүүд яаж хүлээж авч байна? Таныг муулуулахаар аавыг инглээ те эсвэл бас яг хүүхдүүд чинь найзуудтай байгаа те одоо найзууд нь таны бичлэгийг явуулдаг ч юм уу ингээл сошиал медиа дээр ингээл хүүхдүүд бол одоо амар идэвхтэй болсон шүү те. Хүүхдүүд яаж хүлээж авч байна? Таныг ярилцсан уу? Эсвэл таны янз бүрийн хэлсэн байдаг уу? Миний хүүхдүүд юу би манай аав чинь амьдралдаа 2 удаа ойлж утсан юм байдаг. Нэг нь болохоор 88 оны миний эмэгтэйд өнгөрсөн багт нэг ойлж ирсэн. Нөгөөд нь болохоор би эцгийнхээ нэрийг дэлхийн аврагын дэвжин дээр өөрөөсөө төрүүлж дуудуулаад Монгол Улсын талбайг бариад зогсож байхдаа би тэр яг 2 өөр орчин байсан гэсэн. Би тэр нэгэн төлөөний модон дээр нэгэн дэлхийн дэвжин дээр болж ирсэн байдаг байхгүй. Би хүүхдүүдтэй өөрийгөө бүр бахархлана л гэж боддог. Миний хүүхдүүд манай альбомны бүх зургуудыг ингэж алга болоод байсан чинь бүгдийн багш нь хурал дээр өгч байгаа. Яг тэгвэл ангийнхантай л бахарх баян үзүүлдэг тий. Тийм хэмжээнд байгаа гэдэг юм л. Тэгэхээр нэг зүгээр сайн эцэг байл гэх юм бол зүгээр өөрөө л жоохон зэгцтэй гэж байна тий. Нэг сайн зүйлийг бодож. Зүгээр. Таны нөгөө нэг тэр бичлэгийн дараа дахиад нэг мэдээ гартаа лайв хийсэн юм үү? Хөдөө явна гэж. Тий. Тийм хөдөө явна одоо ингэж 10,000 мөнгөнд муулж тий. Дамжуулж байгаа хотоос явнаа. Хөдөө явнаа гэсэн. Тэр үний юм. Үнэ. Энэ хүмүүст говноо та хөдөө явах гэж байна. Аль хүмүүст? Муулсан хүмүүст. Гэхдээ ерөөсөө хөдөө байл. Ерөөсөө л үү? Тий. Энэ хүмүүсээс шалтгаалаагүй үстэй. Ер нь зүгээр нэг шалтгаалаад байх зүйл байхгүй. Тийм байлгүй дээ. Одоо энэ комментээс бол хөдөө явдаг амьдрал гэж хаа тийм байхгүй үстэй. Гэтэ яг зүгээр ингэж нэг зүйлийг яаж байгаа байхгүй. Оргил тий. Бид нарыг одоо ингээд яг зүгээр нэг 80 жилийн өмнө нүүгээд ирсэн хүмүүс нь одоо чааваас ингээд шилжээд орж байгаа хүмүүс орк гэж боддог тий. Би яг хамгийн Улаанбаатар фитнесийг бас нээж яг хамгийн нээж яхад би байсан байхгүй бүх зүйлийг би хийсэн. Тэндээс төрсэн бүх тамирчдын дөрвөлж гисэн. Улаанбаатар фитнесээс. Тэгээ тэрнээс гараад урагшаага гараад маш олон одоо тий лакшри бүр одоо тийм хүмүүстэй хамт ажиллаж үзчихсэн. Адилхан л орк юм л шүү дээ. Яг зөвхөн нэг 80 жилийн өмнө ирсэн тий. Харин зангаа зүтсэн бас оркуудаас эвгүй юм санагдсан шүү дээ. Тэгээ одоо яагаад бид нар хөдөө гарч байгаа гэх юм бол над 30 гэр бүл байна. Тэгээ 30 залуучууд. Энэ залуучууд ингээд 100 хэдэн саяар ч юм уу 200 саяар бүгдийг нь байранд оруулаад манай компани яваад ингүүл бас хэцүү. Тэгж ягаар ингээд яг хоршоол шиг хөдөө гараад зөвөр ингээд яг жотогоо барай хурцэн барай тий. Бүр тэндээ амьдрах юм. Тий. Тэгээ бүр яг юу хийж чаддгийг тэгээ харах. Бөөнөр. Монгол залуучууд. Тэгээ манайх нэг үг хэлдэг шүү дээ. Солонгост очиод ажиллахаараа манайх нь алдаг гэсэн. Солонгосчууд манай монгол залуучдыг л өстэй үнэхээр биширдэг гэсэн. Ажлын мал ясам дээр боолын хөдөлмөрлөө гэж байна тий. Хүний нутагт ажил хийж нэг харга ажиллаж байна. Тэг хүний нутагт очиод тэгээд ажиллаад байт юм бол Монголынхаа эх орны хөрсөн дээр яга ажилладаг юм бэ тий. Яга зүгээр бид нар нэр үнэхээр би чинь баг нэг одоо жижигхэн баг тэгээ тий зүгээр одоо тийхүү зүгээр тийм хүн дээр хүлээж аваад хоршоолол шүү дээ. Одоо зүгээр нэг сум одоо сумын дараагийн баг тий баг ч одоо нэг тэгэл нэг 100 гаруй үнэтэй л байдаг шүү дээ. Тий арай өөрөөр л бүх зүйлээ тавьж авч. Одоо ингээ хүүхдүүд ингээд яг үнийг хэлээд өдөр үнэхээр шаналж ид гараад гүйлэх гэхээр талбай байхгүй. Айлын том өрөөнөөс жоохон том талбайд. Тэгээ тойролоо баахан бүрүүлсэн. Тий. Хизээ хаан дайрагдаад өгч юм гэдэг. Тэгээ залуучууд одоо чиний нэснийг харахаар бүгдээрээ банкнд дуртай. Тий. Бүгдээрээ нэг хуран уншуулдаг ажил. Тий. Банк бас дуртай тий. Хуран уншуулдаг ажилтай. Тэгэн гутлаа төрдөө бөмбөг стресс нэг 76 тоо ярьсан юмс. Тэгээ яг залуучууд бид нар юу хийж чадах юм бэ? Тий. Дээрх нэг толгойгоо олохгүй доотхон гүйдлээ олохгүй гэдэг чинь тий. Энийг бас худлаа гэж боддог. Тэгээ бид нар нэг хувь хүн залуучууд арчаатай юм бол одоо тийм
гар гараасаа барилцаад хамт олсноо. Бүгд ажилласаа гарч байгаа юм уу тэгээд? Одоо Ямар ажил? Одоо энэ 30 гаруй гэр бүл байгаа шүү дээ. Аа. Хамт явах гэж байгаа. Тэр хүмүүс чинь хотод байгаа ажил төлөв бүгд нь болох юм. Тий, ер нь болно гэдэг. Яаж ч мөнгө олж амьдрах юм? За ерөнхийдөө тэгээд Төлөвлөсөн юм уу та? ямар төлөвлөгөө? Биднэрт нэг төлөвлөгөө байдаг тэнгэрл байдаг шүү дээ. Тийм үү. Төлөвлөгөөг хаа очоод тэр 30 гэр бүлийг бас ажил төрлөөс гаргаа ичдэг. Гэхдээ одоо яаж ч амьдрах юм мэдэхгүй зарим жирэмсэн мөрөнсөн. Энд эргээд эрсдэлд орох үедээ бас сайн бодгол хэрэгтэй. Ахаа. Тэгээ бас яг хит сэтгэлийн хөдлөлөөр гараад давчдаг. Тэгээ очоод мэдээж хөдөө орон сайхан л сайхандаа амьдрахад одоо мэдээж сайхан таалагддаг бүх юм байна. Тэгтээ тэр хүмүүс чи эргээд нөгөө нэг амин зөөх зүйл чинь одоо бид нар хизээч одоо за өстө энэ ажлаас гарыг гэснээр за болов ажиллая гэдэг шиг яг адилхан мөнгөнийхөө төлөө амьдралын төлөө тэгэл ажиллах хийхээс өөр арга байхгүй шүү. Тэгэхээр тэр хүмүүс очиж та яг яаж амьдрах юм одоо тэнгэр мэдж байгаа гэдээ очиждаг тэндээ өсөж өгөхгүй те. Гэр тэнгэрэл хараад хэлдэг. Чи нэг Төдөгөөгийн яриг үзчихсэн сонсчихсан. Монголд одоо нэг баг бандгаатай Монгол улсын ерөнхийлөгчний нэр дэвшижсэн Төдөг гэж хүн байдаг. Аа за. Тэр хүн амар агуу Монголын тийм агуу хүмүүс юм сургаггүй байдаг. YouTube дээр ганцхан тийм ярьцлага байдаг тийм. Монголчууд бид нар яагаад ийм одоо лохоц гаш гэж байгаа Монгол улсын зүүн эрхний гарч ирсэн. Тэр хүмүүсийн ярин тэр ингэдэг байхгүй юу гэдэг гэхээр монголчууд 5 хашуу малынхаа улаан махыг өдөр болгон идэх гэх юм бол бид нар амархан үхнэ. Бид нар 5 хашуу мал биш одоо Төдөгөө ярьж байгаа. Лохоц гай тэр 10 хашуу малтай амьдрах хэрэгтэй гэж байгаа. 5 хашуу малыг 10 хашуу. 10 хашуу мэдээж мал гэхээр одоо яасан ч хэцүү шүү дээ тийм. Тэгэд ингээд бодсон чинь загас дахиа тий эсвэл шив туулаа ингээд Цагаан мах. тий цагаан махнууд 7 хоног бидний одоо айл гэр бүрт илгэний орт авдраа өгсөн хүмүүс байдаг тий өвчлсөн хүмүүс байдаг эсвэл тий эсвэл ходоод эсвэл дард харагдсан тий бүх хүн ч байгаа манад байдаг манайханд нөгөө удмын бандар хэсэрэг тийм бол хайцсан манайхны тий тэгэхээр энэ зүйл дээр айгүй санал нэгдэв тэгээд бид нар нэг жоохон тийм нэг тэр хүмүүсийнхээ яриг эргэж санаж тэр агуу хүмүүсийнхээ үзэл бодлыг дахиад нэг жоохон бодож байгаа юм уу та. Хөдөө гараад бид нар яаж амьдрах юм те. Түүл дэх үед бид нар яаж амьдарч ирсэн. Заавал бид нар юм нэг шавар тагцанд амьдраад iPhone 12 Plus барьж хараа бид нар хүн болчтой юм уу. Миний хүүхэд Бяруу унах хоёроо ялхаа болоод ирэх цагт Монгол ахуй алдагдаж, Монгол соёл алдагдаж, Монгол хүн Бээжингийн Монгол залуу Бээжингийн залуу Японы залуу ялхтаа болж эхэлнэ гэдэг аюул салгаж. Тэр ядаж миний үе дээр миний хүүхдүүд унгаа мэддэг байгаасаа тий. Морь ундаг байгаасаа л гэж бодоод байгаа. 3 хүүхэд намд явах уу? Манай гэр бүл тэр чигээр. Тэр чигээрээ сургууль соёлд явах уу? Одоо угсаа ингээд ковид гэдэг зүйл байхгүй болох л баг. Зэн нэгэн загтаа хичээл сургууль орно, хичээл сургууль явах. Өнөөдөр тэр нэг сургуулийн автобус авч байгаа сург байсан. Авч байгаа баг. Аа тийм үү. Тий. Сургуулийн автобус авч байгаа. Сургуульд нь одоо хотлоо өргөж өгсөн. Тий хүүхдүүд зөөгд байгаа. Хайл хавьяас өөхнөө одоо. За аль нутгад явах чинь. Тэр бол хамгийн чухал баг та. Тий одоо бас нэг хитрхи бас Хол бол хэцүү шүү дээ. хол болоос хэцүү. Тэгээд 300 км байлаа гэж бодоход зүгээр дархан зайтай л гож бодъё л та тий. Тэгэхэд бол хичээл сургуульд нь одоо ямар шүн гараад өглөө хөргөж өгөлтэй биш бас хэцүү. Тий. Бас арай гайгүй одоо сонголт хийгдэг бол. Хийчих байх. Гацсан газар өхнөл мод тарил гэж бодож. Мод тарил. Тий. Гол нь одоо хүнс тий идэж уух юм ямар мөнгөөр ажил хийж яг тэндээ ажил хийх юм уу? Тэндээ ажил хийгээ ногоо тараа зараад. Бас л гэхдээ болохгүй юм биш л дээ. Тэгэхдээ бас таныг зөвхөн ганцаараа биш. Өөрөөр анх нь хоо болсон байдаас ингэж ирэхгүй. 30 гэр бүл авч явах хэрэг тэр хүмүүс танд бүгд итгэж штэ. Та санааг гаргасан мэт тий. Тийм. Тэгэхээр одоо жишээлбэл надад ийм санал тавил хэцүү юм байна. Ягаад тэгэхээр өөрөөсөө ажил төрөл гэж байна штэ. Ажилнууд нь байна. Тэгээд юу гэдгээ тэнд очиод цутраад буцахч гэр бүл бас магадгүй байж болох л. Тэ ягаад тэгэхээр энд чинь нэг байнгын интернет тухайд одоо чинь амьдралын хөвшил болчиход шүү дээ. Яг үүндээ та лайв хийж тэ яг энтэй адилхан хүмүүс интернет орох. Манай технологийн компани шүү дээ. Танай софтвер төвлөрдөө одоо дандаа код шүү дээ залуу шүү дээ. Ингээ бас байдаг. Тэндээ болгочих юм байна. Тэгээд ерөнхийдөө бас улсын сүлжээ байчих болж байгаа. Тэгээд тэндээ Монгол нэрээ малчд гэдсэн. хичээлээ хийх үү? Хичээлээ заах уу? Тийм үгүй биднес бол тасалдаг. Энэ зөвөр л манай компани нийгмийн хариуцлага. Жилжингээ арх зарж агаад 6 сарын 1-нд дайлын хүүхдүүдэд чупа жуус авч өгöd. Энэ миний нийгмийн хариуцлага гэдэг биш. Тий. Жилжингээ харин хүлээ халцрал өсрөөд маш олон хүмүүсийг өвдөхөөс нь одоо аварч очивол залуучууд бидний нийгмийн хариуцлага болчиход байгаа байхгүй. Тэгээд чимхэд өвддөг махтай адилхан бид нар тийм бодит амьдрахаар шийдчихдэг. Тий. Тэгээд одоо ингээд яг айгүй эвгүй санагдаад байгаа чи хөдөө очиж амьдрна гэдэг ихэр хүмүүст айгүй эвгүй санагдаад. Эвгүй ч яг мэдээж бууж л. Гэтэ яг надаа хамгийн ойрхон цагаан идэ байна. Цагаан тийм. Зундаа хаттай байж болохгүй юм.
манайхны одоо нэг зослонгууд байдаг шүү дээ. Нэг хөдөө очихоор нэг хамаатан садангууд дээр нэг удаа очиад баахан шар дортой юм өгж байгаа. Эргээл баахан ямаа алуулж идчихэл. Тэгээ хөдөө яваад ирлээ гэдэг шүү дээ. Бид нэр байсан бас тэгмэргүй. Тэнд өдөрт гэж байх уу? Тийм ягтрал. Тэнд Омгийн ахлагч юу? омгийн ахлагч гэж байх уу? Одоо тийч бас нэг баг бүрчээд шүү дээ. Та юу? Тийм. Аа одоо ингэдэг яг би ингэж сонсохгүй юу? Сонсохгүй гэж би нэг кинонд үзсэн. Яг энэ бол тэгтээ амар бас айгу тэр киноны гол санаа викингчүүд гэх кинод шүү дээ. Үзчихсэн. Тэнд ингээд хаан гээл тэ өрсөлдөөл хааны төлөө байлдал нэг алаад гэсэн чинь Локи гэдэг байгаа байхгүй тий. Локи нэг 10 их хүн аваад ямар ч хаангүйгээр тий ямар ч толгойлогчгүйгээр яг тэр нэг одоо бурхан байдаг тэр газар очиж амьдрья. Ингээ аваа явдаг байхгүй тэр хүмүүс. Тэр очисон чинь тэнд нь яг л тэр нөгөө нэг энд байдаг шиг нэг нь хаан болчих гол нэг нь ингээд өдөртчих гал. Тэгээд би тэгээ сөргөдөл муудцлал дахиад тэнд яг л тэнд байсан амьдрал өргөжлөж байгаа. Тэгэхээр яг зөв тэнд очиод мэдээж бүгд таны удирдлаганд бас байх нь шүү дээ. Та тэр хүмүүсийг бас өдөртөж зааж явах нь тий. Тэгэхээр тэр хүмүүсийн бас ирээдүг нь бас ихтгэлтэй байхад та ус өөрөө ихтгэлтэй байгаа юм зөв. Сайн ихтгэлтэй байгаа гэж бодож. За. Тэр яг зөвхөн омгоо аваа зайл гэсэн болохоор би зөвхөн омгийн өдөртөж зүгээр ярьсан. Зөвхөн мэдээж Монгол улсын төр дээр оршиж байгаа л тэгээ хууль татвар оршиж байгаа цагт бид нар хизээч ийм хэлий байхгүй шүү дээ. Зүгээр яг дэх үе хоршоол шиг залуучууд нэг сангийн аж ахуй махуу гэж байгууллаад явдаг байсан шүү дээ. Яг тэр шиг л явахыг хүссэн. Тэгээ зүгээр ингээд одоо явахд бэлэн болж байгаа. Одоо манайхаж ер нь ихэнх нь дээл уцаа бацаагаа дуусчих шүү. Тэгээд Монгол улсын ер нь засгийн газраас ч гэсэн залуучтайгаа хөдөө явахд аягүй сайн дэмжиж байгаа. Гэж сонсоод байгаа. Яг бод байдал дээр тэнд очиж гэр хатгаад үзье. Тэгээд хөөх нөө яах нь тий. Яаж амьдрэх тий. Тэгэд хөдөө байгаа залуучууд хөдөө гарахад яг юу саад болоод идэх юм бас биеэр бол мэдээ. Бас бид нар бас мэдэхгүй байж болно шүү дээ. Тий. Очоод чихээ хөлтөөгөө тий. Алаад байцаад ирэх юм тий. Буцаж ер нь бас магадгүй ирж болох юм байна тий. Бас тэнд яг суурин байхгүй. Имийг ирдэг тий. Тэгээ ер нь зөвөр бүр ингэж ирж энд амьдрна гэж юу? Тийм буцаад. Яг нэг гарчвал манай хөдөө өдөг найзууд ер нь хотод орж их айгүй дургу шүү дээ. Тийм бах тий. Ер нь яг тийм байдаг шүү. Тий айгүй дургу. Төвчл стрессээс хол байх нь илүү та кайфт байдаг тий. Та алкогол хэрэглэдэг үү? Уунаа. Дуртай шүү дээ. Дуртай. Одоо ер нь бол алкоголыг яг таны бас ярьж байгаа философч их зүг байна л да. Чи яг ингэж гоёор хүлээж авч байна уу? Айсгүй зүг. Гоё. Дуртай маа идэж чинь. Дуртай маа ууж. Тэгтээ тэрийг араа даадаг байх хэрэгтэй гэдэг чинь надад их аятайхан санагдаад байна. Огт яг хэрэглээгээ болчихоор бас ингэ хүн дутагддаг. Одоо би жишээл өг иддэг юм байлаа гэж цэсний чулуутай байгаа байхгүй. Ягаад тэгэхээр хүнд хэрэгтэй юм идчихэл байх хэрэгтэй байна. Яс бүр хориод байхгүй те. Идчих хэрэгтэй харин араа даадаг байх хэрэгтэй гэдэг чинь их зүг санагдаад байгаа байхгүй. Ер нь зөвөр тоолж бас таалж идвэл бас зөвөр шүү. Ер нь идж байгаа юм тоолж харж тэгээ бас тэрийнхээ амттан таалаад тэгэж идээд харин шатааж чадах тийм сэтгэлийн тэмдэгтэй тийм байвал бас зүгээр ах гэж байна. Энийг бас залуучууд бас яг гоё сонсоод авчвал гоё санагдлаа. Бүгдийг хориод авах хэцүү шүү дээ. Юу нөө фитнесийн залуучууд нөө ингээ харт амх хэрэгэлдэг гэсэн тийм. Ах нь ерөөсөө хараагүй юм байна тэр. Гэтэ яг тэгээ өшөө олон зүйлийн талаар ингээд бас яригдчих шүү дээ. Допинг мөн. Одоо намайг бол допинг гэдэг нь одоо та нар бэлтгэл би ч гоё ярьж өгөө. Тэгээд та тариа мараа ер нь одоо өөртөө мэдээж хийжсэн л баг тийм. Тэр чинь бол мэдээж нэг биеийг хөгжлийг одоо хурдцах зорилттой юм биз дээ. Яг алийн допинг гэдэг аль нь зүгээр байдаг юм. Фитнес хичээлж байгаа залуучууд. Үгүй за нэг юм байдаг байхгүй. Бидний бас нэг одоо нэг жоохон тийм дутуу юм да одоо нэг боловсралгүй надаар бас ингэж хэлээд байна. Энэ чинь нэг ийм асуудал байдаг байхгүй. Дэлхий чинь өөрөө хүндрэлтний их олимпиас эхлээд бүх спорт химинд юм байдаг. Зүгээр одоо нэг гой уург бариад ингээ гаргаад зураг авах гэж байгаа залууч таар дандаа тийм энэ төр юм байдаг. Гэтэ бид үүнрээ хизээч эндэл дээр буруутгах болохгүй. Чи боддоо одоо ингээд нөө байк моциклээр оролцдог залуучууд хизээч онголцож өгөхөд бэлэн байдаг тий. Уралдааны одоо тий одоо ямар австралигийн хүмүүс хизээч одоо нисдэг өгөхөд бэлэн байдаг. Уулчид авирж явж байгаад ямар дигийг халтраад доошоо унаад өгөхийг хинч мэдгүй тий. Бодибилдингийн спортлын хамгийн хүлээх ёстой эрсдэл нь өөрөө энэ байхгүй. Тэг хэрэглээ. Энийг хэрэглээд байж байгаа хүмүүс одоо манай монголчууд яг ингээд тэгдэж штэ. Зүгээр эн чин зүгээр энэ тгийг одоо талиан балаанд ч юм уу аскул зүгээр эмийн санд байдаг л юм. 30 гараад хүмүүс ингээд хэрэглээд 0.5% грамм багасч байдаг болохоор тэрийг ингээд хөгжөөх ингээд зориулдаг те байж л байдаг. Тэгэд манай залуучдыг айгүй ингээд бас ингээд байдаг л да.
Ясам дээр олимпич юм бэ? Хүндрэлтний олимпийн гэдэг тэгэхээр за Оросын Катя Анта хоёрыг одоо Японд одоо очоо тий. Орос улсын талбай мандуулахын тулд спортын ангаах ухаан ажиллаж байгаа байхгүй. Одоо тэр тооны машинаар нь тий өөрийнхөө цусны шилгээг наваад бүх зүйлийг хийгээд тэгээ бэлтгэлийн хийлгээд Оросын талбай тэнгэрт мандаж тэр хүн ирүүл одоо тий 1-2 хоногийн өмнө гараад ингээд явах нь зүг. Тэгэхээр тэр ингээд гар гараасаа барилсан энэ хэлтэй агуу гүрэн байгаас тий. Японч бүх орно хятад жаа. Монголд үгүй. Монголд яг ингээд яг бүр амираар хүлээж авдаг бүр ингээд. Хятадд бол зүгээр тэр юм дээр амираа зүгээр сууж хагаад жим дотор юм зүгээр л хийж шээ. Тэр лага эднэ лууганга эднэ юугаа хийн ямар ч юм аахгүй. Нэг л зүйлийг би та нарт хэлье. Юу гэж тэрийг хийлгээд хүн тийм амар болдгоо юм. Тэрний ард маш их хоолнод барилт, маш их хөлс хүч, маш их төвчээр тий. Маш их тийм улангарл. Одоо бөөгнөрсөн тийм зүйлүүд байж ижил. Тэр дэлхийн одоо ямар ч том тэмцээн. Одоо мундаг тамирчид Монголд ирэх юм бол манайх нэг хатагтай мөнгө аяга барь бөксөн дээр үнсэн штэ. Рони Колман пил хийд те. Скол одоо хэн бэ те. Биг Грами гэл. Манай одоо бүх төр засгаж бүх хүмүүс нь үнсэн. Хамт зураг авах болох гэх юм. Солонгос тамирч ирээ үстэй. Тий, тэгэхэд л өгөх гээд. Тэд нар чи бүгдээрээ л тийм ш. Гэтэ Монгол хүний хувьд бол тийм байж болдгоо тий. Тэгэхээр манайхны өөрсний одоо нэг сэтгэлгээний хувьд бас жоохон өөр байна. Гадныхын нэг болохоор болно, монголчууд болох. Монголчууд одоо тийм хэрэглээ одоо өртөх юм бол ингээл одоо намайг алах гэж байгаас тий борж яг итгэх гээд байгаас тий. Би нэг ч айлын амьдралд гайвалаагүй. Нэг ч татвар бүдүүлэгчдийн мөнгнөөс би хомсолж тэр бүгдийг одоо өөртөө зориулж ингэж яваагүй. Тэгээ зүгээр яг өөрхөн тэр бичлэгээр бусдын стрессийг л тайлбарлалт. Энэ одоо яг өөрхөн амьдралд сэтгэл хангалуун бос байгаа хүмүүс ихэвчлэн ингэж комент бичиж стрессээ тайлдаг юм. Тийм. Тэгэхээр тэр нь өөрөө өөрсдөд нь жоохон ч гэсэн кайф өгөөд байгаа боловч яг үндэ буцаал стресстэй. Стресстэй болгондоо хүний доор янз бүрийн юм бичнэ гэдэг ч бодлоо. Нэг юм байдаг штэ ориглаанд юу гэдэг тэгэхээр хүний биенээс уураг дутагтаад эхлэхээр нүдний хонхорхон ингэж хөхөрдөг, дээрээс нь үс нь ундаг. Тийм готлаа хамгийн амар юу аа хүний биенээ зан хаашаас илэрдэг гэхээр хүм моолох өвчтэй болж эхэлдэг бид нар. Яг уураг дутагтахаараа уураг дутагтаад. Уураг кальц булчин 3 нэг зэгт орчдөг байхгүй юу? Заавал энийг унгаагаад уураг кальц булчин 3 ингээ бүгд нэг зэгт орчдөг. Тэгээд яг зөвхөн хоолтон дээр бид нар уурга дутаа авснаас л юм тий залуучууд малуучууд нь ч юм уу ирэмгүй бид нар яг нэг ийм л байдал орчод байгаа юм л. Тэгэхээр одоо ингээ найз нөхч ингээ хин нэгний муулал ирэх юм бол шууд уруулын татаал дүүрэн кальц аваад амрууд ходоод нь тулталж ирэх. Бүгдэнд нь тэгж ирмээр бив. Тий. Та нэг махад л тахаа. Тий. За би идэж чи харин сайхан хавтаа юм байна шүү дээ. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Махшарын Porkhouse. Махэдэд одоо би өнөөдөр яг бас нэвтрүүлгийн Porkhouse гэж юм бэхээр махшарж идээд эн чинь бас их гоё хоорондоо их гоё хоршилдог нэг юмнууд байж та одоо юу гэдгийг шарсан дахиад колотой идвэл гоё гэдэг чинь пицца колотой идвэл гоё. Гэхдээ халуун хуушуурыг бууцтай халуун сүйтэд сайтай идвэл гоё гэл. Яг юм гоё хоршдог шиг энэ шарсан мах тэгээд энэ дэлхийн брэнд Carlsberg тэгээ ардаас нь одоо энэ ходоод хамгаалдаг, элэг хамгаалдаг энэ кондишн брэнд байгаа байхгүй юу? Яг ингээ хоорондоо хоршицсан. Энэ брэнд чи Монгол хэрэгтэй байна тий. Манайх чи илгээр өгөхөд тавьж тий. Яг л ходоодыг ходоодоор 2-д орж ш дэлхийд. Тийм. Тэгэхээр ходоодыг байнгын бид ч арга орой идэх нэг цагийн баримжаанууд идэж байна. Би ч гэсэн ялгаагүй тийм. Тэгэхээр өстө ардаас нэг араад авдаг гэдэг надад их таалагдлаа. Оройос нь чадвал оройн нэг юм идэхгүй байх юм шүү. За тэгээ энэ бол фитнесийн тухай л хангалттай. За. Тийм. Одоо арай өөрчлөлт орой. За тусахч яа. Амжилтын төлөө. Одоо яг энэ хөдөө гарах чаа энэ амьдралынх нь амжилттай болоосоо. Нэр яагаад болохгүй тий. Бид нар ногоогоо дарах хэрэгтэй байна. Үзэл та. Тийм. Яг саруулаа. Амжилттай шүү. Тий. Таны компани танилцуулаач. Манай юу? Үнгүй бизнес үү? Одоо юу та яг ямар бизнес хийдэг? Үнгүй фитнесээс Гуцал зардаг шүү дээ. ямар гуц? Йогийн гуц. Йогийн гуц. Тийм. Тэгээд жин минь тийм хүм зараад. Яг компани байгуулсан. Түүний технологийн компани гэсэн шүү дээ. Тэр үү? Бас тоолсон юм. Гуц зараад хөдөө гараа шаашдаг гоё. Гоё ихгүй.
Та одоо цэргийн аягүй олон жил таасан. Энэ цэргийн хүн байх хүнд яг ямар төлөвчлийг өгдөг юм. Одоо яг хүн болго эртэн болон цэвэрт явах хэрэгтэй гэдэг. Одоо яг энэ үед бол худлаа. Их хүмүүс цэрэгээс зогтдог. Яагаад гэдгийг одоо энэ залуучууд энэ одоо сая муухай бичлэгүүдээс цацагдлаа тий. Яг ингээл зарим хүн цэрэгт яг явсан зүйл ийм дэглэлт бол байдаг юм аа. Байж л гэдэг. Яг тэрийг энгийн одоо цэрэгт яваагүй хүмүүс ч юм уу эмэгтэй хүмүүс энэ үзэхээр аяг хүн дуугаа байхгүй тий залуучууд ингээл. Тэгэхээр яг цэрэг одоо айрамд байх хүнд яг ямар төлөвшлийг өгдөг. Танд бас ямар төлөвшлийг өгв? Надад нэг зүйлийг л айран бүр илүү сайн ойлгож ирсэн юу гэхээр эх орныг. Эх орн ямар их үн цэнээр олддог. Одоо ингээд тий одоо ухаж зарж байгаа алт зарим нэгэн хүмүүсийн хүүхдүүдийг дэндүү жаргалтай амьдруулж байгаа тий. Тэр бүх зүйл ямар олон хүний цусаар усч одоо тий төрийн төлөө огтон боож хүн гэж сарлтаа ч юм уу дугаа сууж тий. Огтноос үнцэнгүү гэсэн ямар олон бат, ямар олон борж одоо болтол тий. Ясна хаана хэлэхтэж явж байгаа мэдхгүй олон баатарууд сурггүй өнгөрч байгаа байхгүй. Тэгэд эх орн гэдэг бол үнцэнтэй. Эх орныг ингээд эх орондоо хайртайгаа яриад ингээд өнгөрчдөг биш. Бид нарыг азгүй салгачаад азгүй ийхэн олон газараа синтезжилж байгааг харж байна. Олон одоо тий гадаадынханд зарж чадж байгаа 60-70 оныхныг харж чадж байгаа бидний өрдмөр азгүй залууч таахгүй. Тэгэд миний хөдөө явах бас нэг зорилго гэдэг. Бас модын тарихынсаа тэр газар ядаж нэг усны усдаг тий. Ягаад би энэ бүгдийг ярьдаг вэ? Би энэ ширхэг будааны үнцэн. Ширхэг будааны амт би балга усны үнцнийг мэддэг. Ширхэг будаа балын яг зүгийн бас шиггүй чихэрлэг байдаг. Балга усод хүний амьдралыг алтнаас илүү ачаалтаа болгож чаддаг. Энэ бид бүгдийг үзэж чадаагүй мэдрэмжүүдийг бүгдийг надад бас айрам солгож, айрам спорт хоёр солгож гэсэн байдаг. Би төрийн дуулыг бол ямар ч одоо танааластаас дуулж чадна. Гэтэ дуулахтаа би уйлж зүрхнээсээ дуулж чадна. Одоо өчтөр баахан гавьятууд шагнал авч байна. Тэн дотор технологийн нэг ч хүн байхгүй байна. Тэ дандаа хашин шогийн тэ дуулдаг, бүжгэлдэг. Тэ эмч хүчээд. Ямар олон гавьяа олцсон хүн байгаад бид нар өнөөдөр цэрэг зүсгэрээ ч юм уу тэ эдийн засгаараа дэлхий дээр хайгаад цэрэг төвтэр огт байдгүй юм байна. Харин адуугаараа гайг үдчих юм болов гэж бас адуугаараа тийм дэлхий тэргүүлдэг юм байна. Тэргүүлсээ хоёрхан зүйл гэдэг бол илгэний өвчл ходоод байлаа. Энэ ямар олон хүмүүс гавьяа таадаг байгаа тийм. Энэ бүгдийг шүүмжлээд байгаа биш. Бодит байдлыг одоо бид нар танаа үеийнх нь бол харж чадж байгаа хаа гэж итгэж байгаа. Харах хэрэгтэй байна. Манай үеийнх нь болохоор сайхан цүнх одоо баригч гэдэг нэрээр тийм баха юм цүнхийн барьдгалах тийм. Айгуу тийм нам ярьдаг гэсэн. Тэгээд одоо надтай ажилладаг үе гэдэг юм бол нэг танаа их юм байна да. 90-ад 2000 он байна. Эднэртэйгээ би ингээд нэг жохон худлаа царай гаргаж нэг тий. Удаа авчдаггүй хэмжээнд амьдарч байгаа итгэс болгоомж. Худлаа амьдрахаас л агуулсан. Айран бол надад маш их юм гэсэн. Айран бол нэр хүнийг хүн болгодог. Хүн айранд ямар ч ирчүүд үнэхээр арчаатай л бол зөвхөн өөдөөл бол яг далаа хогоо ялгадаг шиг ялгараад гараад ирдэг. Өөрөөсөө тий. Тэгэхээр нөө хитрхи их боловсрал гэж яригдчихэж байгаа тий. Энэ бүх зүйл бас хүмүүсийг хитрхи нэлцгай болоод байгаа санагддаг шин. Би уучлаарай юм уу? Хааш. Миний бүх амьдралыг надад бас бэлгэлсэн. Тэн дотор яах вэ гэдэг. Хоёр шанаа аваад хамар хаяа мөрөжил байдаг тийм үе байх шүү дээ. Гэхдээ тэр одоогийн генералууд, одоогийн мундаг дарга нар тий миний нэг дарга хэлж ирсэн. Намайг дэлхий аваргалжаад ирж байхад намайг шанаадаад дэлхий аваргалж илтгэх гээд байхад. Тэгэд ингээд чамайг ингээ мандуулах хөл аваад ирэхэд үү? Тий. Мандуулах газар байхад бас дарах газар байдаг юм аа. Ингэж амьдрал тэнцдэг гэж хэлсэн. Тэгэхээр бид нар нөгөө амьдралыг тэнцвүүлж чадахгүй бол 3 үеэрээ баян байдаг айл одоо пүүс компани айл байдаг юм байна тий. 3 үеэрээ ядуу байдаг ч гэсэн айлууд байдаггүй юм байна. Тэгэхээр одоо үед ингээ сайхан байгаа тий. Нэг ингээд болохгүй байгаа тэр хүмүүс. Бас нэг үр хөвгтүүд нь үүлийн үр хөвгт тий. Одоо энэ сая хэлж байгаа нэг технологийн хүмүүсээс шиглэхгүй байна. Байхгүй шүү дээ. Тэгээ бас одоо бодибилдинг хүмүүс адилхан спорт шүү дээ. Тантай адилхан 7 удаа төрүүлсэн нурлаа. Тий. Нурлаа гэдэг хүн гавьяа тэмэрч авсан уу? Монгол Улсын гавьяа тэмэрчээр Нурлаан гэдэг хүн авсан. Авсан. Та адилхан төрүүлсэн дэлхийн өргөл медальтай, Аз өргөл медальтай. Танд бол одоо өөхөл хэрэгтэй юм байна тий. Ахын дэ чамд гавьяа тэмэр соёлын тэргүүний ажил мөсгөл би тэмрээ хизээч тийгаараа за. Бид нар өөрөөс нэг мангар хийж хэлж чадаад адилхан. Чи
хоёлоо ингээд гавьяат ахыгаа за намайг аваад хоёлоо Америкт очиод миний ах Монгол улсад 7 төрүүлсэн Монголын гавьяат тэмэрчин гэдэг юм бол Монгол хаан байдгийг гэж асууж байна. Тийм үстэй. Хил давал хинж биш гэдэг юм л байж шүү дээ. Тий. Тэгэхээр энэ нэг гавьяат гэдэг нэг төмрөөр маш олон хүмүүс ингэж хууртаж одоо болтол явдаг. Одоо тэр нэг үе болж байгаа хэрэгтэй. Тэгж ягаар одоо та нарын үеийнхэнд зүгээр сүсгэлээ те. Нэг аштайхан шиг технологиг хөгжүүлээд одоо юу гэдэг те. Одоо интернет ч те. Одоо зүгээр те. Бид нар газрын 8-аас цацсан, ганцгаас цацсан. Те газар ухаж чадахгүй. Ийм юм чи ядаж нэг сошиал дээр би бол ядаж нэг лайв тврээд байж байгаа юм те. Танд өгүүл авахгүй үеийнхэнд танд өгүүл авахгүй юм байна. Надад сонирхолтой биш. Хэрвээ танд ингээд за яг тушаалan гараа л та. За саруултад ингээд таны Монгол Улсын гавьяа тамирчин цолтон гэж яг яг бол авахгүй гэх юм. Яага болохгүй гэж. Авах юм. Тэг яага болохгүй ш. Надад зүүр медаль байгаа ш манай гэрт. Тэгэхээр яг зүүр тааснаа хэлсэн бити аваарай. Тий. Тий. Тэр нөө танаа үеийг битгий байгаасаа гэж бодож байгаа. Тавал авах юм. Ядаж ингэж хуурддаг. Авахгүй. Тий. Ядаж нэг би хэлж танаа үеийг сүсгэлээ явчихъя. Тий. Бас нэг үл зөв шүү. Ер нь бол бид нар одоо нэг ийм болцсон байгаа. тэрийг бас хүлээж байгаа хүмүүс амар их байдаг. Одоо яг ингээл сая Монголын гавьяа жүжигч чинь сегментгүй тий. Маш олон ингээд кинон дүр бүтээсэн. Тэгээд авахгүй байж байгаа сая л авлаа. Тэр хүмүүст өгөх хэрэгтэй. Тэр хүмүүс бол ингээд аюу удаан хүлээж. Тэр шагналыг тэр хүн бас хүлээж байгаа байхгүй тий. Тэгээд тэр хүмүүст яг өөрт нь үн цэнтэй хүмүүст бол бас өгөхөд зүгээр л баг. Үнэхээр ингээд тий үн цэнтэй одоо над мадтай яах гэдэг. Одоо жишээл над соёлын төвийн ажилтнууд би ичнэ. Ягаад тэгэхээр би яг яасан гэж соёлын. Харин тий. Тэгэхээр яг хүндээ зориулагдсан шагнал гэдэг чинь өөр үн цэнтэй байдаг юм байна гэдэгтэй л адилхан юм. Яг зөвөр айрмаас би гарсан нэг шалтгаан байдаг байхгүй. Яг цэрэг тэнийг хоёр ингэр мөрөө харна гэж боддог чинь ингэр мөр хоёроо харна гэдэг чинь яг үний юм билий. Би яг одоо нэг үндэсний бөхчүүд чиг те зөвөр барилдаж жагаад тэнд хаяа нэг хүмүүс хувцсын хүмүүс ч очиж хорондоо зүгдэг тийм хүн байгаагүй. Яг 14 нөх настай сувар авчаас амьдралаас эхлээд цэргийн амьдралаар явсагаад айрмын тусгаагийн ангид нь хүртэл алба хаагаад хамгийн сүүлд нь би ахлах цартай байсан. Тэгэхэд нөгөө нэг ийм нэг сэтгэл төр. Би Монгол улсад 7 удаа айрмын далбааг тий гаргаж чадлаа. Би дэлхийн дээгүүр дээр эцгийн хинэртэй айрмтай гал явлаа. Монгол тоогоол явлаа. Өнөөдөр яагаад нэг ганцхан удаа тэслэж авч болдгүй юм бэ гэсэн тийм гомдлох сэтгэл бас бодтгол юм бэлээ. Тэгээ би бодож байгаа яг би тэнэглэл юм. Яг л тэр үний юм бэ. Тэнэг тий цэрэг хоёр ингэр мөр ардаг гэдэг чинь үний. Тэгэхээр нөгөө манай тэр тогтолцоо яагаад энэ үндэсний бүх үнэхээр юм мундаг ингээ гинт хорондоо олцдог тий. Мал явж байгаа л тий. Тэр увс юм хаа тэндээс ирж байгаа л гинт ингээл барилдан готлоо гайгүй нэг ноцолтол тий. Үнэхээр үндэсний бүх бол байх хэвээр. Монгол морь байх хэвээр. Эдгээр үнэхээр биширдэг манай мав тий. Номсом одоо харваа. Монгол улс оршин тогтнож явах цагт үндэсний бүх манай соёл бол байх хэвээр. Гэхдээ дэлхийн дээвэр дээр гарна гэдэг бас өөр хэвээр. Тий. Дэлхийн дээвэр дээр Монголын далбааг бариад Монголын төрийн дуулыг дуулуулаад чарлаад уйлаад Монгол гэж улс байдгийг шуулгаач та тий. Байдгийг шүү одоо харцгаа гэж зогсож байгаа нь бас арай өөр төвшнөх байхгүй. Тэгээд манайх болохоор арай өсрөглөл тий. Яаж иж байгаа хорондоо олцдог тий. Буугаар буудаж. Та одоо тэгэхээр зэлцэл аваагүй гэсэн үг. Байхгүй шүү дээ. Тий. Гэхдээ нэг гомдлчин гэдэг нэг хүмүүс бодчих гэдэг. Би айрандаа сүлдэж амьддаг, мөргөж амьддаг. Таныг одоо тасаа ярьж шүү дээ. Муулдаг гараад ирээд үзэхэд барахгүй шүү дээ гэдэг чинь тий. Пого мого ер нь хийх үү та? Хийдэг байсан. Одоо арай мэдээж байсан чи хийж л байгаа. Гэхдээ ер нь хэр та ууртай. Нэг нөхөр ирээд ирэл та. За одоо жишээлбэл ингэж одоо зөв төсөөлье. Яг ингээд муулдаг гарууд ингээд яг амьдралдаа тааралдан гутаа чи нөгөө нэг атом хэрэгэлдэг үстэй энэ ПМ-гээ дуудвал та яах вэ? Би яах ч биш зөө хараал зогсоглох та тий. Тэр нь та хэр ууртай. Тийм амар биш хаа. Айгу манайхан зөвлөл гэдэг шүү. Гайгүй. Гэтэ ямар ч төсөлд бас нэг өөрийгөө зүгээр нэг яг нэг 5 6 хүн байлаа гэхэд нэг зүгээр л би өөрийгөө аваад цухтах хэмжээнд л тий. Нэг ч би өөртөө гар хөргөхгүй, нэг ч хүнийг онцохгүй. Та мэдээж тэр талаар сайн бэлтгэгдсэн байгаа шүү дээ. Айранд байсан юм шиг одоо. Манад бол хүн зодхыг заадаг л тий. Бид нэр дайсантай толдох болохоор хүнийг дайсантайгаа зодлоо зогсоод байгаа. Хамраас зас гаргаад зогсоод байхгүй шүү. Би хамгаалах биш. Биш. Яг тэр үеднээсээ одоо манай арми яг тусгайгийн залуучдыг яг ингээд зодоо модоо шүү дээ. Манай 80 дөрвийн цагдаагийн тусгайг мосгоогийнх нь одоо мань мэтийг одоо намаагч таад юм одоо мэдгүй би ч яг хүн гар хүрэх юм бол хотоо юм уу буугар хэлсэнтэй яг зүйл ингээд авч үздэг. Яг одоо танах нь. Одоо тийм үү. Тийм. Тэгэхээр зөв тусгай бас нэг жоохон байдаг л та.
Тийм юм биш үү? Яг тэгэхээр бэлтгэгдсэн учраас яг буу хутга хэрэгсэндээ адилхан хэмжээний хохирол учруулна гэж үздэг юм биш үү? Тэгээд яг зүгээр одоо үед тийм үе байх болцол та. Ер нь л. 50-аас тэгтээ нэлээд бог идэг байсан баг те. Өмнө нь бол яа тэгж харагдаж байна. Гайг байгаас те. Гайгүй л те яг зөв ер би нь хөгшин байна уу? Энэ одоо яг зөв одоо 17 18 тавихтад бол үздэг байсан юм шүү дээ те. Тий зүгээр тэр үе тэнэглэл үе байсан. Тийм. Гэхдээ сайн үздэг залуучууд бас айрам руу ордог юм шиг санагддаг шүү дээ. Бас огт тэрдэл дээр ингээд мэдлэггүй мэдрэмжгүй байвал тэр үчи айрамд ороод хэцүү шүү дээ. Тэгэхээр айрамд одоо хамгийн адхан биш тий. Тэгээд одоо нэг одлоо хөгжүүлсэн 5 болчтой. Одоо нэг 100 м газар бол одоо ямар ч сан зогтчих واخ. Тэгээ би бол ястаа зодтдаг гэж өөрийгөө хэлэхгүй. Таныг одоо ингээд бас хөгжим тий сонгодог хөгжим. Тий. Та яг ямар хөгжим болт? Филет гэдэг нэг хөгжим байдаг. Яг лимшиг гэхдээ даралттай 18 дугаар зууны сүүлийн хагас болсон. Тий. Тэр их гоё. Биом гэж хүн зохиосон байдаг. За одоо тэр хөгжмөр мэдээж тоглодог л тоглож бол мэдээж ойр тоглоогүй ч магадгүй. Энэ бол шин мартахгүй шүү дээ. Хүний биенээс гарахгүй шүү. Миний хамгийн ертөнц гэж цомог гэдэг. Онон Томстер Томо гэдэг хоёр хийсэн. ертөнц гэж цомог гэдэг да. Тэрний 6-т хавар гэдэг аяг би яг тоолж байсан. Тэгээд тэр маань аяа нэг ингээд үндэслэлцэн цаг гарын аяны ард мард явахаар гой санагдсан. Одоо амьсгаа гэж хэлээ те. Гоё тий. Тий тэгээд нэг ингээд орсон юмдаа бас нэг жоох юм үлдцтэй. Тэгэд яг ингээд эхлэхэд би мундаг биш. Зөв танаа үеийнхэн мундаг. Одоо яг миний яг явж байгаа хэсэг бол чиний үеийн залуучууд яач яадаг мундаг ухаантай. Тэ? Яг ингээд тогтолцоо ингээд од зэт тэгэхээр одоо нэг бацаа яах үе байсан те амби боо яах эднэр үе байсан. Одоо хошин шогоор эднэрийн үе. Эднэр ингээд бизнестэй холбогдож очиж байгаа байхгүй. Тэгээ манайхны гэдэг гэх юм бол одоо бацар ах ч юм уу те цэгмэд тэгээд бодвол ингээд мундаг тамирчин байсан. Тэгээ нэг 3 дахь одоо ингээд би нэг хоёрын хасаас ч юм уу те. Дандаа ингээд ухаантай хүмүүстэй олгдсон доол тийм явж байгаа. Тэгэд Монголд биеийн тамирын одоо бие лагтаа өнгөө бизнесийг байгуулдаг байхгүй. Монголд яг хэрэгцээнд бий болсон дээр л би гараад ирсэн. Тэгээ гарч ихтэй жоохон онцлог гараад ирсэн. Тий. Тааш амьдрал дээр окей мөкей гэдэг юм шүү дээ. Тэсээ амд орчдөг ш бас нэг үг хэлээд байгаа. Окей гэсээр байгаа. Тий байна. Уцаар ярьж байгаа байна л. Бас нэг өөрөө онцлог хүнд үлдээж байгаа нэг л бас юм байна л тий. За хоёул тэгээд одоо хэд идэхэн сэдвээр ярилцаад хоёул яриагаа дуусгая. Таны зүг ярьж байна басгүй. Гүй зүг нэвтрүүлгийг уйдахтай байна. ярин зүг буруу гэж байхгүй шүү дээ. Тийм. Тийм. Надад бол би нөхөлтэй. Зөв яриа гэдэг би чамаас бас айжсан байхгүй. Одоо яа юу асуух юм бол доо гэ. Би чи ямар хэрэг тарилаа гэж нэг 10 жилийн хүүхдүүд нь яг тийм боддоо шүү дээ. Баярлалаа. Гэтэ танаа нэвтрүүлгийг аягүй үздэг. Чамд маш их баярлалаа. Одоо өөрснийхөө залуучдын төлөөлөл болох. Хүмүүсийн яг нэг үзэл бодлыг нь чөлөөтэй гэж үзүүлэлээ. Зөвүүн гэдэг чинь одоо юу хаа хүний асуудлыг ярих гэхээс илүү өөр өөрийн л хүн онцлогоороо ярьдаг шүү дээ. Тэр нь өөрөө зөвүүн байхгүй тий. Тийм. Одоо 2 3 асуултанд хариулаад энэ нь бол яслахаа дуусгая. Тэгээд одоо мэдээж яг энэ цар тахалтай үе байгаад байна тий. Ковид яг гараад ирсэн. Тэгээд таас дөрөв хэлжсэн ковидыг байгаа ч юм уугүй ч юм итгэхгүй гэж ярьдаг шүү дээ. Одоо сонгол болохоор ингээд өөрөөсөө өнөөрөө цуглаад хорихгүй. Алгуулж шүү дээ. Тэнгүүтээ яг сонгол монголгүй үеэр болохоор ард иргэдээ амар хорих юм. Энд дээр таны үзэл бодол юм бэ? Тэгэхээр тий одоо тэгээд байхгүй болчихсон. Жив шиг тий нам өмөл байгаа шүү дээ. Нөгөө цагдаа нараа хайцсан. Нөгөө нэг амар. Одоо би яг хятадд байхдаа яг коронавирус гарсан байхгүй. Сошио гэдэг нь одоо үүд хаалх гэсэн. Яг манай яг амьдардаг одоо тусдаа байрны үүдэн дээр ингээд яг үнэнгээсээ цагдаа нар нь гараад улс төрийг нь яг үнэнгээсээ ажиллаад тий яг ард иргэд нь үнэнгээсээ тэрдэг бүгдийнх нь хүнд нь орт юм байл. Манайх одоо бүгдээрээ жүжигчд одоо жүжигчд гэхээр одоо юу гэж хэлэх үү би гээ нэг юм санаа үнэнгээсээ. Тэгээ манайх нь болохоор бүгдээрээ одоо бүр ингээд залхдаггүй. Тэр нэг одоо амар тийм худалч. Тэ тийм дуун хүртэл бүр тийм гайхамшигтай шүү дээ, тэ бүр ингээд тэнгэрийн бүсгэн гэдэг тэ. Яг тийм нэг уянгалаг. Тэгээд нэг бодит байдлыг хийж үзэж чаддаг. Өнөөдөр намайг биш Монгол улсын газар шороог зарж байгаа хүмүүсийг үзье ядаас тэ. Тэ. Миний хамт олон юм биш тэ. Монголын уул усыг дуусгаж байгаа тэр хүмүүсийг тэднийг боловсралтай биш тэднийг жоохон үзье ядаас. За үзье ядалтгүй тэ 9 үеэрээ тийм нэг баян зүтгэл амьдрахгүй хаа ойлгож бас тэ тийм хүмүүс. Карма
Манайх нэрээ тий юу? Карма гэдэг. Муу зүйл хийх юм бол тэр заавал эргэж ирдэг юм ээ. Үлийн үргдэг шиг л. Тий одоо яг 60 70 одоо найх нарч байгаа юм. Би ч амар ярьж байна тий. Жон гомдд гэж. Гэхдээ яг болдгоо бас хоёр улс гүрний тогтолцоо байдаг л та. Гэхдээ яаж чадчихна гэж. За энэ муу бацаа юу вэ гэж бодох тий. Мөнгөөр бүх асуудлаа шийддэг байх. Монголын гоё охтууд мөнгөөр авч ирээд дуртай байдаг тий. Тэгээд одоо би нэг зүйлийг л амар сайн байдаг. Үр хүүхдүүд надад яаж амьдрах юм бол доол гэж аягүй сайн байдаг. Жинхэнэ хар тамхич чинь тэр тэнд байхаа тий. Тэрнээс одоо над чиг 21-д амьдардаг хүний гэртд юу ах вэ? Одоо 21 байртай. Тий. Тэрийг зарах юм уу? Ер нь үү? Тий. Миний ээж юм байр. Тэгэхээр би зарахгүй. Зарахгүй юм байна тий. Миний ээж тэнд яг өөрийнхөө манай одоо насаараа ажиллаж ээж тэр байраа авсан болохоор би тэр хүссэнд нь хайртай болохоор л тийм байдаг. Тэрийг бол ээж аавын гал голомтыг бол идэж зарж болдог. Тийм. Манай хатан гэж юу? Миний ээж аав бол өөр газар байдаг. Одоо та сая хятад амьдсан гэж штэ. Эхнэрээсээ тустай байдаг юм байсан юм уу? Эхнэр маань ирж ч. Ирж ч байдаг. Ер нь одоо ингээл тустай байгаар харилцаа жоохон холддог юм байггүй юу? Одоо ингээл та хятад амьдрал ирж очин байгаа ч гэсэн бас ингээл бас нэг сар мар уулздаг л байлгүй дээ. Тэгтээ зөвхөн ярьдаг ч юм уу. Нэг энэ одоо мэдээж 3 хүүхэдтэй гэр бүлүүд ч гэсэн арай өөр л баг л та мэдээ залуу хүмүүсийг бодвол. Гэхдээ бас нэг жоохон би одоо юу гэдгийг итгэл те за энэ маань одоо гайгүй байгаа даа гэдэг ч юм уу те тийм бодол өсө төрөхгүй. Хардтал мартал байхгүй л гэсэн үг. Хүн манай монголчууд нэг гэр бүлээс амирх салж байгаа шүү дээ. Айлаа охиныг тэгээд арай гэж тий тэгээд амьс шиг л хайдаг. Тэгээд хаяхтаа зүгээр хаяхгүй хүүхд толгоод охироогоо байдаг. Тэгээд цэрэгт явахаараа залуучууд нь өөрсдөө хүчдэг. Тэгээд барилдч чаддгүй, зодтолдч чаддгүй, зугтч чаддгүй тий. Тэгээд яг нэг танаа нэг эдэн найзууд байдаг. Тэгээд нэг ингээд сайхан нэвтрүүлгээ бариад өгчдөг. Тэгээл яг нэг ийм бүхэн байгаад байдаг. Гэр бүлийг би ингэж боддог юм. Эхнэрдээ өглөөс ирэхтэн үнсээсэй гэж боддог. Чи яаж ядарсан ч гэсэн өөрөө хэцүү байсан ч гэсэн нүдэн дээр нь ч юм уу тохон дээр нь үнсээсэй гэж боддог. Эхнэрээ үнстэй зүгээр ганцхан удаа нэг хитгэл секунд ч тий. Зүгээр чи сэтгэлээсээ хайрлаад үнсчихсэн. Хайрлаад үнсчихсэн л гэж боддог. Бүр ингээд би амьдралдаа бас нэг орхихгүй гэсэн юм. Тий. Гэр бүлээ яг тэгэхээр би итгэлцэлтэй гэж боддог. Бат бих байлгаж авч байгаа гэдэг бас эрэгтэй хүний өөр ноён. Битгай болроо дээр гэдэг их юм бол нэг юу байхгүй юу? Яг тийм нэг ингээд би нэг ихнэр солидөг тийм амьдралтай тий. Болроо тийм нэг солигддаг амьдралтай биш байхгүй. Тэр нэг 23 настайгаас эхлээл аав ээж болоод 5 6 хүүхэдтэй аав ээж болоо явцсан. Тийм болохоор Тэнгис кино театрт очиж кино үзэхүү эсвэл харан захраа ороод хүүхдээ гутлах уу гэдэг хоёр сонголтын миний мэдээж хүүхдээ гутлах байсан болохоор амьдрал маань намайг бас арай өөр болгосон байна. Тэр би түүндээ дэндээ хартай. Тэр намайг 7 удаа аваргалахад өглөө болгон миний хоол хийж өгдөг. Тэр 7 удаа төрүүлээ баярлаад ирэхэд хамгийн ард нь чимээгөө зогсчл байдаг. Тэр 7 удаа намайг жингээ хасаад тэ сольдод унахад тэр миний өмнөөс уйлдаг байсан. Гадаадд чад дэлхийн аваргаас би медаль аваад ирэхэд хамаг олон хүмүүсийн ард тэр чимээгөө ганцаараа л миний хоолыг бэлдээл хуцыг бариад чимээгөө зогсдог байсан. Өдөр болгон тэр чин сэтгэл болроогийн тий. Өдөр болгон би чамд итгэдэг хайртай гэж хэлдэг тэр үг. Би тэр юм зүгээр тэр бургерийг айгүй хөөрхөн ажралтай л байлгах шүү дээ. Би чинь 5 хүүхдтэйг нэг хоотой ээжтэйг амьддаг байхгүй. Гэрхи. Их гоё энергитэй юм байна. Тэгээ би бас яг нэг уулзч үзээгүй учраас бичлэгийн тэн үзээд яг ямар яриад түн гэж би мэдсэнгүү мэдэхгүй шүү дээ. Тэгэхэд бол харанхуй дээр ямар ч асуудал байхгүй л уулзч байгаа. Их гоё мэдрэмж бий л авлаа. Тэгээ үзэгчд бас яг тийм гоё мэдрэмж авсан байх гэж бодож байна. Тэгээ бас их тийм хэр оргийн хүний ярьж байгаагүй гоё зүйлүүдийг бас ярьлаа. Би бас орж авч чадлаа. Тэгээ юу гэдгийг одоо чи хоолн дээр ихэдтэй араад аадаг бол те бас тодорхой хэмжээнд идчихвэл те жоохон гэхдээ тоотой. Тоотой нөө бид нар өгөхөд байгаа шалтгаан л өртөө. Бид нар нэг яг Монгол гэдэг одоо бид нар юугаараа бахархаад байгаа юм бэ? Монгол урхаагаар бахархаад байгаа юм уу? Тэ? Бид нар боловсралтай гэдэг Монгол улсын их сургууль одоо тийм энийг одоо гаргах юм гарахгүй мэдгүй. Яг хасалт ямар ч хасалт байх. Интернетээр ингээд яг Монголын хамгийн агуу сургуулийн ингээ үзэхээр 5400 л ордог юм байна. Тэнд нь малчтын хүүхдүүд сурдаг юм байна. Малчт нь банкны дүртэй мал нь одоо гэдэг юм. Нөгөө манай мал танаа мал гаднаа байгаа хүмүүс гоо манай мал хот руу явцсан. Наач сургуулийн төлбөр нь гэдэг чинь тийм. Яг тэр шиг ингэж амьдардаг юм байна.
Тэгээ одоо яг ингээ хөдөө ингээ орон нутгууд дээр харахаар айлуудын нэг үнжирсэн ээж нь бүх малаа маллаад болсон болоогүй нэг хэцүү хүнээр одоо малаа маллуулаад амьдардаг юм байна. Малдаа бид нэр эзэн болохоо болцсон. Адуу нэмнэг болсон байна. Айл бүхэн гаднаа Ямаха мужиктэй болсон байна те. Энэ бүхнээсээ шалтгаалаад жилд одоо хэдэн 20 настаас олж тэрнээсээ унж өгдгийг бид нар мэдэхгүй. Тэгэхээр одоо амьдарч байгаа бидний харж байгаа зам бол тийм зүг биш ээ. Гэхдээ ирээдүгээ бид нэр сайхнаар төсөөлөх хэрэгтэй. Төр засгийгаа өргөж нөлмөөтэй бол эдгээр чинь бас л адилхан хүнлэн болохоор бүр буруу тишээ яваад л байгаа. Аль болох л одоо бид нар бол зүгээр нэг удаа засгийн газраас манай багш нарыг яатсан байхгүй цалинжуулсан. Нэг 2 удаа. Тэгсэн чинь л одоо шарвахт ирж хэдэн тэр бумаар мөнгө идсэн гэж шалгаа бом бас зариг маргийнх нь. Тэгээ өнрөөгийн тэр баг биш. Гэхдээ нэг хүнд 4 төгрөгийн хичээл заасан байлээ. Тэр хүмүүстэй яхин тул. Тэгэхээр бид нар нэг ийм ууж ард юм багасаа. Мод монголоор гэдэг биш тий. Бид нар арай хийсвэр биш. Тий. Одоо нэг үг гэдэг чинь 20 мөн одоо тэр хосоосоо илүү тий. Оршуулга нь одоо талигаачаасаа илүү гэдэг шиг тий. Ийм манай Монгол битгий багасаа. Чимэхэд өвддөг магтаа байгаасаа тий. Бас зүрх сэтгэл нь тийм байгаасаа. Газар нутгатаа зүгээр хайртай байгаасаа тэгээд хайртай гэхээр нэг жохоох тэр шиг дийл үсэг гаргаж ирдэг ш тий. Зүв байгаасаа тий. Тэгж бодчих. За ойлголоо баярлалаа. За. Та нэг тийм үгүйг л хариулчихлаа. Та нэг харт өмнөрийг шалгасан юм уу? Цэгтээс. Үгүй ээ. Тийм мэдээ тавьсан байсан. Тэгээ худлаа сайт юм л дээ. Тийм тавьчих юу? Нэм яваадах шигс. За тэгээд маань нэвтрүүлгийн хамгийн сүүлийн асуулт их гоё хөгжилтэй байх юм байна. Аргал өнөртөл гоё юм шиг. Аргал өнөртөл тий. За тэгээд нэвтрүүлгийн маань хамгийн сүүлийн асуулт таны амьдралдаа хийжсэн хамгийн зөв алхам юу вэ? Миний амьдралдаа хийжсэн зөв алхам уу? Жингээ хасаад алхахаар амар ядардаг байхгүй. Сүүлдээ ингээд ядарч байгаагүй нэг зогсохоор хөл нь ахиж хөдөлдөг байхгүй. Миний хамгийн зөв алхам хүүхд бүрийнхээ нэг нэрээр нь шонгийн модыг нэрлэлчээд гэр хүртэл алхаж чадсан миний алхал бүхэн зөв юмс. Тэрэндээ би бахархдаг. Тэр л намайг эдий зэн амьдрсан. Хүн алхах хэрэгтэй. Хөвтөх биш. За ойлголоо баярлалаа. За тэгээд миний хувьд бол их гоё ярьцлага болсон. Муслим чи яалчгүй итгэсэн шүү би. Үгүй муслим шишинтэй хүмүүсийг хүндлээрээ яддаг ч гоё шүү. Та тэгтээ хүн уурж байгаарэ. Би чамайг тэгээ яриа авчихсан. Чи өөр сон тариад. Би одоо фитнес одоо иддэггүй байх л гэж бодохгүй. Тэгсэн чинь харин муслим шашинтайг гайх авчихгүй. За тэгээд манай нэвтрүүлгийн ивент тэгж одоо Zebra International ийм гоё шоколадтай. Килар нэрдээ, килкалар нэрдээ. Тэгээ арьсууд хаагүй те. Одоо энэ бол таны бас идэх юм байна. Тоглосон. Ирүүл. Тий. Ирүүл одоо шүл мөлөндөө хийгээд эсвэл хуурах хийгээд идчихдэг юм байна. Ирүүл хүс. За тэгээд чипс. Вау. За манай хүүхдүүд тест сая идэх байх. Энэ lime cola. За энэ lime cola чи их гоё тийм. Сингсэн амттай. За тэгээд энийг тань танаа ивент итгэжтэй юу болох вэ тий. За бэлгэлж байна. Тэгээд за бэлэг дуусаагүй. Бас байгаа юм. Тийм байгаа. Ингээд нэвтрүүлгээр данах дахиж намайг өрөх үү? Нэг 3 цагт нэг ороод байхгүй тий. Тэгээд одоо манай нэвтрүүлгийн одоо шинсэгийн мэдээ одоо альбис нэг ихтэй орж ирсэн кондишн гэдэг байгаа. Сё, леди тэгээд одоо энгийн ногоон хөтөр гэдэг нь тэгээд Илэг хамгаалдаг. Илэг хамгаална. Энэ бол одоо алкогол хэрэглэхээс өмнө нэгийг уугаад уусан дараа нэгийг уучихдаг. А тэр нь бол зөвхөн алкогол ихэхгүй зөвхөн одоо зүгээр л хотод өвчлөлтэй гэдэг нь хавдраа сэргийлнэ. Энэ бол бас уугаад заншичвал их сайн юм. Тэгээд одоо энэ кондишны үрлийг нь өмнө одоо ажиллахгүй залгаад тэгээд артаас нь уучдаг юм. За тэгээд энэ үрлийг бэлгэлж байна. За тэгээд үрлж ажиллахгүй залгаад ардаас нь энийг уучих. За ардаас нь кондишныг надад өгдөг зөв ч юм уу? За баярлаа. За баярлаа. Миний уудаг найзууд. Уудаг юм байна. Гого уучнаа. За. За тэгээд өнөөдрийн маань зочин фитнесийн багш. Би одоо яаж авч явах вэ? Зүгхгүйс. За. За үлдэх юм баха. За тэгээ баярлаа. За баярлаа. Тэгээд амжилт хүсье. За баярлаа. Тийм. Тэгээд их гоё сонирхолтой ярилцлага боллоо миний хувьд. Тэгэхээр үзэгчид ч гэсэн их гоё таалагдах байх гэж байна. Өнөөдөр зочин бол үнэгүй фитнесийг санаачилсан үнэгүй фитнесийн багш Саруул Бат байлаа. Тэгээд дэлхийн одоо аваргын хүрэл медальтай, Азийн аваргын бас хүрэл медальтай. Та дэнээр эхлэх хэлэх хэрэгтэй байсан байхгүй юу? Танилцуулах хэрэгтэй. Тэгээд энийг бол заавал Монгол 7 төрөөсний шар газар гэж байна. Манайх ч бүр амар төвхтэй тэрийг яах юм бэ? За би багш шаагаад байна. Монгол улсын аваргад одоо манайх улсаар 7 төрөөсөн шүү дээ. Энэ бол 2 хүн байдаг. Нэг нь тэгээд дэлхийн аварга, Азийн аваргын хүрэл медальтай ийм мундаг тамирчин бас мундаг айрын маринд байсан ийм мундаг хүн ирлээ. Тэгээд өнөөдрийн нэвтрүүлэгтээ хамт байсан танаас баярлалаа. Амжилт хүсье. Баярлалаа. За баярлалаа. Хүрсэнд баярлалаа.
Таны амьдралдаа хийсэн хамгийн зөв алхам юу вэ? Зөв ток шоу Бямгараг бүр 22 цагаас.